Дөрөвдүгээр видео хичээлээ тавтан морилно уу? Бид бүхэн энэ 7 хоног шалтгаан болон хүсэл буюу Вимлови Абршаны гэдэг сэдвийг үзэж байгаа. За та бүхэн номныхоо 110 дугаар хуудсыг нэгрээ одоо томруулдаг шилтэй хэсэг байна. За мит үйл үг маань бас одоо кондиционал дээр холбогдоод хуурсан явж байна. Цоо маам диалат гэдэг нь би юу хийх ёстой вэ гэсэн утгатай болж байна. За энэ дээр тухайн хүснэгтийг нөхөж бичээд ард талд нь орж ирж байгаа үйл үгнүүд анхны хэлбэрээр орж ирнэ гэсэн. Тэгэхээр яа дээр мнэр бих. За ти мнэла буюу за эмэгтэй бол мнэла, эрэгтэй бол мнэр бис гэж хувраад за он оноо дээр болохоор мнэл би буюу энэ дээр жин мнэл би гэж хувраад за ми дээр мнэли бихом за ви дээр мнэли бистэй. За они дээр мнэли би болж хувирдаг гэсэн. За энэ дээр бүгдээрээ энэтэй холбоотой дасгал ажлуудыг хийгээд явахаар ойлгомжтой болно. За тэгэхээр 8 дугаар дасгалд анхаарлаа хандуулаарай. Цвичиний осон бүгдээрээ дасгалын заавартай танилцгаая. Прошосте камарадови, которые поедут до ЧР. Яке би мнел знат конвенция. Поуживайте властни скушености небо вирази цвичиний две. Чех руу явах найздаа ямар ёс заншил мэдэх ёстойг жагсаан бичээрэй гэж байна. Чех руу явах гэж байгаа найздаа ямар ёс заншил мэдэх ёстойг жагсаан бичээрэй гэсэн мэт. За напршиклад жишээ нь мнэл бис, нэмнэл бис гэдэг нь одоо тэгэх ёстой, тэгэх ёсгүй тий мөсөш бас ёстой ёсгүй, нэмсмиш болно болохгүй гэсэн энэ үгнүүдийг ашиглаж ёс заншилтай холбоотой үг хэллэгүүдийг хэлж өгөх боломжтой гэсэн. За тэгэхээр 9-р дасгалд анхаарлаа хандуулъя. За прошаттай камарадой ктерицистуе до ваши земне яке бимнел знат конвенция. Танаа орн руу одоо айлчлах найздаа ямар ёс заншил бас мэдэх ёстой байдаг үгүйг нь сэлж өгөрөө гэсэн байна. За жишээлбэл напршиклад гэдэж идэж наавштив. За хэрвээ айлд очих гэж байгаа бол мнэл бис чи тэгэрээ ингээрээ одоо зөвлөгөө өгөхдөө ашиглах өгүүлбэр гэсэн үг. За на улицы бис нэмнэлаг одоо гудамд байхдаа ингэж болохгүй шүү гэсэн утгатай байна. За нэмнэл бис ржикат ингэж хэлж болохгүй шүү гэх мэт. За жишээлбэл Монгол дээр одоо хараалын үгнүүд байлаа гэж бодъё л да тий. Бид нарын одоо хэлдэг хараалын үгнүүдийг арт талд нь хэлээд нэмнэла бис за чех хүнд мэдээж ингэ хэлэх гэж бодъё л да. За нэг чех залуу Монголд ажиллах чинь чехэр тэр хүнд хараалын Монголын тийм үг монгол хүмүүст айгу муухай сонсогдно гэж хэлж байгаа бол нэмнэли бис ржикат одоо юу гэдэг нь ямар нэг одоо тийм бүдүүлэг үг хэлнэ гэсэн. За иймэрхүү байдлаар чех найзуудтай болж бас чех хэлээ сайжруулах боломжтой байгаа шүү. За поматойтеси буюу одоо тогтоох хэсэг байна. Мам проблем. Надад асуудал байна. Проблем гэдэг нь асуудал, мам надад байна. Надад асуудал байна. За цоо мам диалат би юу хийх ёстой вэ гэсэн утгатай. Тэгэхээр цоо гэдэг маань юу, диалат хийх, мам гэдэг нь ёстой гэдэг утгаар орчиж ийн л гэсэн үг. За тэгвэл мнела бис, мнел бис гэхээр за тэгмэр байна, ингэмэр байна гэсэн одоо кондиционал орчиж байна. За 10 дугаар дасгалд анхаарлаа хандуулъя. Яки мои титулиде проблем. Допнте ветик фотографии пакси виберте трешилиди аржекнете цопи мнели диалат. За эдгээр хүмүүст ямар асуудал байна вэ? Зурган дээр өгүүлбэрүүдийг нөхөөрэй гэж байна. За нөхөөрэй гэдэг маань допнте вети өгүүлбэрүүдийг фотографийн гэр зурган дээр гэж байгаа. За тэгэхээр эдгээр хүмүүс гэдэг нь титул лидэ. Лидэ гэдэг маань хүмүүс гээд олон тоон дээр явж байна. Проблем асуулт маяи байна вэ? Яки ямар гэсэн утгатай. За тэгэхээр пакси виберте тэрши лиди аржекнете цопи мнели диалат. Пак гэдэг нь дараа нь гэсэн утгатай орж ирж байна те. 3 хүнийг тэрши лиди сонгоод виберте цопи мнели диалат. Юу хийх ёстой те? Юу цаа би мнели ёстой диалат хийх. Юу хийх ёстойг нь хэлээрэ гэдэг нь ржекнете болсон байна. За
працуучуудын модальны славизм мит. За мит гэдэг одоо модальны славизм гэдэг төрөл бүлэг гэж байгаа. Тэгэхээр працуучуудын ажиллаарай гэж байна. За например, жишээ нь пана образку числа 1 нема пенизе. Нэгдүгээр зурган дээр ноёнтон одоо мөнгөгүй болсон байна. Пан гэдэг нэг эрэгтэй ноёны хэлний на образку зураг числа 1 нэгдүгээр зурган дээр нема пенизе мөнгө байхгүй байна. Немнел би хиледат лепши праци. Немнел бит хиледат лепши праци гэдэг нь илүү сайн ажил хайж олох хэрэгтэй. За илүү сайн гэдэг нь лепши. Добрый гэдэг одоо тэмдэг нэр маань лепши болсон байна. Праци ажил хиледат байх хайх нэл би хэрэгтэй болсон байна гэсэн утгатай болж байна. За тэгвэл Стратила Пенеженко. За тэр төрөвчөө гэсэн. За би тэр нь ma problem is autem гэдэг нь ma problem is autem гэдэг нь тэр машины асуудалтай байна. За 3 дугаар сан за ma oshklive vlasi гэхээр тэр одоо муухай үстэй байна. Oshklive гэхээр тэмдэг нэр муухай. Энэ бол байхгүй ёо нанаа дээр тэр гэсэн vlasi үс. За тэгвэл ди мои коллегу который в канцелярши коурши. Мои коллегу который в канцелярши коурши. Тэдний найз нь албан өрөөндөө тамхи татдаг. Албан өрөө в канцелярши коурши тамхи татах гэсэн утгатай байна. За и дээр навана зе моц едл атет ма тршиклавиц. Тэр улаан өнөгний баяраар их иддэг байсан. За гэсэн утгатай байна. За F дээр болохоор нема пенизе тэр мөнгөгүй байна. За чи е пуршад смутны шпатнов наладу. Тэр үргэлж уйдгартай байдаг бөгөөд сэтгэл муутай. Шпатнов наладу гэж сэтгэл муутай. Пуршад үргэлж смутны гэдэг нь уйдгартай гэсэн утгатай. За хтила би лип мловит английский. Хтила би лип мловит английский. Тэр англиар илүү сайн ярихыг хүсдэг. Тэр англиар английский лип илүү сайн мловит ярихыг хүсдэг. Хтила би. За боли ха зоб гэж байна. Түүний шүд нь өвдөж байна. Боли гэдэг нь өвдөх, ха түүнийг зоб шүд. Ер нь бол яг шүд түүнийг өвтгөж ийн гэсэн утгатай боловч бид нар орчуулахдаа түүний шүд нь өвдөж байна гэж орчуулна гэсэн. За жи тэр тамхи татгаа болохыг хүсдэг гэдэг өгүүлбэр маань хизээ першистат коуршид. Хизээ нана тэр гэсэн утгатай. Хизээ хүсдэг першистат зогсоохыг коуршид тамхи татах гэсэн утгатай үг. За тэгвэл тэр маш их ажилдаг. Моц працуя. За маш их үрдэг гэх юм бол моц утраци. За тэгэхээр бид бүхэн энэ 7 хоногийн 4-р хичээлийг авч үзцгээлээ. Та бүхэн маань эдгээр зурагтай холбогдуулаад саяны орчуулж өгсөн үгсүүдийг энэ зургийн доор нь харалдуулаад бичээрэй. За ингээд уламжлалт ёсоор бид бүхэн гэрийн даалгаварт за шинэ үгнүүдэд шинэ үгийн дэвтэрийг буулгаж авах болон за биедан ажиллах дасгал ажлаад явна. За багшийнх нь ерөнхийдөө нэг бүсгийн тайлбарсан хичээлүүдийг ойлгоогүй тохиолдолд дахин одоо ухраагаад ч юм уу хүн үзэх. За биедан ажиллах шаардлагатай дасгалуудыг түлхүүр үгийг анзааран мөн толиочтой ажиллаж бас гүцээгээрээ ингээд 5 дахь хичээлээр уулзцай түр баяр та.